За бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгэхээр Умар дийлдэний домгийнхаа дараагийн партаар уулзаж байна. Тэгэд намайг дэмждэг, болгон шөөмжилдэг, комент хэсэгт миний алдааг бичиж үлдээдэг, цаваан дардаг, лайканд дардаг хүмүүстээ баярлалаа. Тэгэд манганд орцгоё хэвлээ. Манга маань яаж эхэлдэг вэ гэвэл манай 3 нүдэд эрдэмтэн ишгээгийн өвөтөд тулж байгаагаар эхэлдэг. Ишгээгийн өвчтөд дайралт ихт нөгөө түнөөс нь манай 3 нүдэд эрдэмтэн гарах гэж хүчээж байгаагаар эхэлдэг байна. Тэгэл нэг юм нөгөө хүчтэй дайралтаас нь гараад танг настан эдэр бүгдийн хүчтэй дайралт нүүрсэн боловч манай сүхвэ танг настан эдэр бүгдийг хамгаалж чадсан байдаг байгаа. Нөгөөх нь хараад ишгээгөө гайхаал. Тэнгүүтээ шууд манай шим ухаанч мөндөө 9 тэнгэрийн нэгч мөндөө түүний өрхнийг байрлал устгаад наамарч болохгүй хариулт дайралт хийж түүнийг боломж авах хэрэгтэй. 3 замт лаврын байрлал болон хий юм харуулах сүүтрийн манам байрлал өөр юу хийх вэ гэсэн чинь нөгөө хараад байгаарай. Миний өрхний байрлалыг эвдэж чадсан ч гайхалтай. Яхад одоо бүр хариу дайралт хийх шүү. Их бүтүүлэг нөхөр юм аа. Чи зүгээр нэг өрөөндөө ном уншаад байсан нэтээ биш болтой. Чи их шийдэмгийн юм гайхалтай. Гэтэ чи надад дүүцэхгүй. Би чамайг суураар 6 дэх гэсэн чи араас манай сүхэ дайрсан чи дэврээ гараад ирэл хамгаалаад шууд зөрүүл дайралт хийгээл муу шавж минь зүгээр байгаарай гэсэн зурдлаас нь танг настаа амдаал шууд дайрсан нөгөөт нь дэврээрээ хаадаг. Тэгснээр ер нь бол үзэгдэл манай болон 7 баг тэнгэрийн 1 2 руу шилждэг байгаа. 7 багын тэнгэрийн нэлээд шархацсан мөр чадныхаа техникээр дайрал манай сумья бултаал зөрүүлээ шууд хүчтэй хорны аргаар дайрал. Энэ хор үнэхээр ядаргаатай. Эхлээд хорныхын савыг зайлуулах хэрэгтэй гэж хорныхын сав руу дайрал. Овш гэж савыг олж байжээ. Гэхдээ угаасаа дуусч байсан юм. Үлдсэн хорыг нь бүгдийг нь аав гэж хүчтэй дайралт хэлгээл. Нөгөөтг нь хаагаал. Тэгэл ард нь гарч ирэл. Тэгэл цохилт хүчтэй цохилт хийгээл. Нэг рүү дайралтууд солилцол байж шууд хаалгаар нөө төв тэнгэрийн нэгжийн дайч тухтаал гарах болох манай сумын хараал муу новшнууд хаалган дээр байрлуулсан багшийн савтай хор бараг дууссан. Үлдсэн болов гэж шууд сүүлийн дайралтай нөгөөдийг алж чаддаг байгаа. Эсвүүдээ жаахан байж одоо үнэхээр дууссан гэл. Тэгэл 7 баг тэнгэрийн нэгт ялч чийжэндээ жад зоолгоод хэвддэг байгаа. Муу новш надад тулж байхдаа өөр тийш харна гинэ гэж тэгсэн чи манай шууд 90 дээрс нь барайл шууд босоод ирдэг. Нөгөө тэнцсэн үнэхээр гайхал. Үнэхээр хүч байгаа хүний хүч гэж юу гэл. Тэгэл шууд хүчтэй цохилт хийгээл нөгөө тэгсэн чи манай гараараа хаагаал. Шууд хүзүүн дээрс нь хаздаг байгаа. Тэр яаж байна гэл гайхал. Тэгэл шууд хадсан чигээрээ ингээд толгойг нь тасцдаг байгаа. Тэгснээр 7 баг тэнгэрийн нэг ялдаг байгаа. Новш гэж 7 баг тэнгэрийн нэг шилэхгүй амтэн шив. Амьсгалахад ч хэцүү байна. Багш одоо аюулгүй бидтэй гэл өнгөрсөн бүх дурсамжаа бодоод мандахад зодуулж байсан багштайгаа яаж танилцээд бүгдийг нь бодоод манай баг л хөлтэйг хөлийн зөвшөөрөд эвлэрч байдаг. Муу тэнэг амтэн итгэмээргүй боломж олдож байхад ингэж галлах гэж би үнэхээр хичээсэн шүү. Гэхдээ би тань гэр бүлийн тулаанд гэж нэрлэгдэж чадлаа. Олон хүн мэдэхгүй байж болох ч ядаж хэдхэн миний нэрийг санаж байх болно. Ээжээ хүн хөдөөний гуйлагчин гэхэд сайн байсан мэдтэй хараал гэдэг. Би одоо энд хөх болтой. Манайхаа намайг уучлаарай бас бүх зүйл дээр баярлалаа. Тэгэл тэгсэн чи манай мантаа гарч ил өнөөдөр хин ч энд өгөхгүй шүү гэл. Сумяг юм тэрэл авдаг байгаа. Тэгснээр үзэгдэл манай танг настан 9 баг тэнгэрийн нэг рүү дайралт хийж ороо шилждэг. Тэгэл 9 баг тэнгэрийн нэг дэврээр хаангуудаа шууд зөрүүлээд хүчтэй дайралт хийгээл цохиж унаад байгаа. Тэгэл танг настан саяных хор цус шимэгч энерги зарниулагч үнэртэй 7 алхам сүнс өөрчлөх хорны нийлбэр байсан. Тэр одоо зүгээр байж болох удахгүй нөлөө нь гарч ирнэ. Би тэр болтой л тэсэх хэрэгтэй гэл тэгэл манай сүхэ болон хаачин эдэртэй ер нь бол хаачин маань туйлд орол новш гэж би болоогүй байна да. Ийм зүйлээс бэлдсэн байхад хангалтгүй байх гэж гэл амнаас цусаалтаал ер нь бол тамирддаг байгаа. Тэгсэн чинь нөгөөт нь тэнгэрийн нэг чи өөрийгөө хангалттай бэлдсэн гэж бодсон ч одоо цохирж байгаа байх. Тэгээ сайн байлаа. Гэхдээ миний өмнө тийм том байрлалаар ашиглаад тулж үзээгүй болохоор чи ядарсан байх. Энэ бол чи бит хоёрын туршлагын ялгаа. Энэ гайхалтай төлөвлөгөө гаргаад бэлдэж чадна.
Харин туршлага гэдэг зүйл нь үл тоож болохгүй гэсэн чинь шууд араас нь мянган элдний буулт тэнгэрийн хуваах сар гондоо сүм болон муу уулынхан ороод ирдэг. Тэнгүүд гондоо сүм өдөрдөгч чи зүгээр үү гэлт манай гурвануудад тэрний асуудаг. Уулзааг уудлаа шүү. Анд минь ийм байдлаа харуулах гэж итвэр байна. Гэсэн чинь өөд чамайг мантаатай танилцуулдгүй байж та нар яг үсэн болоод 9 тэнгэрийн нэгтээ тулж байгаа юм. Гэсэн чинь араас нь тагнаас нь тусал байгаад баярлаа. Гэхдээ та нар зүгээр гэж юу гэсэн чинь бид юу болоод байгааг мэдгүй ч та нар тэдний энерги шүнний хэрэгтэй холбоотой гэж бодож байна. Бид 9 тэнгэрийн нэг байсан ч ийм зүйл хийж болохгүй гэл. Тэгээл ерөнхийдөө бол гондоо сүм болон муу уулынхан 9 тэнгэрийн нэгтээ тулдъя л гэдэг 9 тэнгэрийн нэгтээ өөгүй амьтад бодит байдлыг ойлгох. Яаж 9 тэнгэрийн нэгтээ арсалдаж зүрхэж байна. Таны хоёр бүлгэн зөөр өнгөрнө гэж бодоо юу гэл. Илдэг. Тэгснэр үзэгдэл манай мантаа сайхан ойрлоо эргээ шилждэг байгаа. Манай сайхан мантаа гэсэн чи сайн байлаа. Тэсэрэ зүхээ хаашаа явж байгаа тэмдэглэж үлдээсэн хурдан тэдэн дээр очиод чамайг эмчлүүлье гэсэн чинь ой мантаа чамд зодолж байхдаа долоон баг тэнгэрийн нэгтээ тулцсныхаа дараа би нэг зүйл ойлгосон. Чи тэдний хажууд үнэхээр аимшигт хүчтэй юм лээ. Тэд чиний хажууд юу ч биш юм байна. Гэсэн ч мантаа ойлголоо. Цаашдаа бид хамт бэлтгэлээ. Тэнэс тэсэрэ гэх. Энэ бодлоор үргэлжлэдэг байгаа. Тэр улам муудж байна. Би дэндүү биеийн тоож, дэндүү бардам, дэндүү ядмаг байж би болгоомжт байх ёстой байсан гэл манай төмөр нэгтгэл эдид ахмадтай ярьж исэн үе манай мантаа бас боддог байгаа. Мантаа чи одооныхоос илүү нэр хүндтэй болох тусам тэг тусмаа чи өөрийнхөө хүч чадал бардамнаж эхэлнэ. Чи хит хөөрж догдлож болохгүй сэтгэл санаагаа барьж байгаарай. Үгүй бол зөвхөн чи ч биш эргэн тойрны хүмүүс ч аюулд орно шүү гэл бас манай хуура ахын хийсэн үг байдаг. Энийхэр бол чи зүгээр л анзаараа хүч чадалтай донтож таашаал авч эхэлсэн. Чамайг илтээс авах бүрт хэдэн 10,000 хүн яг л дүү пүү шиг зүсэгтэй. Өдрөх хүчтэй тулааны мастер чиний өмнө ялаа мэтэл унана. Энэ ямар ч үүдэлтэй байх лээд дээ. Тэгэл манай мантаа би бүгдийг нь учрыг нь олно. Би бүгдийг нь учрыг нь олно гэсэн үедээ бүгдийг нь дутаад мөрийн дэрснээс хойш бүх зүйлс наандгүй бүтэж байсан болохоор би анхаарнаа сулруулж хайхрамжгүй болсон. Би өөрийгөө бардам зантай хатсан. Би зөвхөн өөрийгөө бодож байснаас ийм зүйл боллоо. Би өөрөө бүхнийг зохицуулж чадна гэж бодсоос болоод л энэ бүгд зовж байна. Тэнийг юм да би гэсэн чинь манай сайхан. Миний сул амнаас л боллоо. Би хэлэх хэрэггүйсэн ийм зүйл болоогүй байх байсан гэсэн манай мантаа зүгээрээ энэ бүхэн надаас л болсон. Энэ бүхэн надаас л болсон гэх. Мантаа багшийг харж хандж байгаарай гэж манай сайхан ерөнхийдөө өгдөг байгаа. Тийм юм яриад байл та. Чамд гарнаа гэж манай мантаа тэгээд араас нь сайхан цаг ирсэн. Умар дийлтэй мантаа гэсэн боловч манай мантаа бүр шокнд сурсан. Чамд гарах болно. Чи надаас л болоод энэ бүхэн гэж байна. Чамд гарах болно гэсэн манай сайхан. Хөөе мантаа гэж хажууд нэрээ амар асуусан чи. Манай мантаа чочоод чи зээрсэн юм гэсэн чи. Чи ухаантай байгаа чамайг ойртож байгаа. Чи намайг анзаарсангүй. Чамд дуудаад байхад чи сонссонгүй. Чи галзуураа юу? Уучлаарай бид яарах хэрэгтэй гэсэн чи. Тэр үхсэн хүнийг буулгах гэлсэн манай мантаа юу? Сайхнаа гэж амар шокнд ордог байгаа. Бидний цаг алга өөрөө ухаантай бай. Намайг сонс гэсэн манай мантаа шокнд орсон. Үгүй нүдэнэ л дээ. Сайхнаа гэж дуудаад өгдөө. Тин чи манай цагийн шууд хажууд дээр мөрөн дээр гараад ухаантай байгаач. Мантаа бүхний зүн болсон чи энэ шантрал бүгд дуусна. Энэ үнэхээр золгүй гонигтай зүйл боллоо гэд тэр гаргасан алдааныхаа хариуцлагыг хүлээж бусдынхаа төлөө чадах хүний эсэ. Энэ бол түүний өөрийн сонголт. Чи түүний золиосыг талар болгохгүй юу? Ухаантай байгаач гэж. Цаг юм хэлээл түүнийг бас боддог байгаа. Өдий болтол ингээд туулж ирсэн зүйл ингээд араас маш хурдан болж өнгөрч байна. Тэр ч гэсэн бидэнтэй адилхан хүн тийм болохоор сэтгэл нь зөвхөрх нь харцаагүй. Гэхдээ сайн сонс. Манай мэдээллээр 9 тэнгэрийн нэг ер нь бол манай эдэг тулж байгаа гэсэн гэл чи хурдаа очихгүй л ингээд баларлаа гэл. Тэгж хэлэнгүүтээ манай сайхнаа гүрээ би энэ залууг аваад дагаад явъя.
хурдан бус дээр очив. Хурдл бидэн цаг алга гэл нөгөө манай мантха маань заа гэл чиш бас болгоомжтой байгаарай. Түүнийг даатгая, чам даатгая гэл. Тэгэл юм гэдэл манай хоёр тишээс салдаг байгаа. Тэр манай мантхаа гүйж авсан чи араас нь асуураа салаа яриад. Манай мантаа нэг дайрал дээр ингээл төрүүлж дайрсан бүгдийг нь устгасан болооч нөгөөдүүлийнх нь гар хөлн шууд усан мөртөөл манай мантхаа бариад авдаг. Тэгэл дараагийн дайрсан салаар нь дайрах гэсэн болооч нөгөөд нь бариад дайруулдгүй. Гэхдээ 3 суурийн бэлтгэлийн техникээр нөгөөд нь бүгдийг чавчаал манай Гуан ах болон Муужийн хоёр ороод ирдэг байгаа. Та зөвөрөө залуу эзэнтэй гэл ороод ирдэг. Та хоёр яагаад энд байдаг билээ гэсэн чи манай нэг шүүх хурал зарлагдсанаас ахгүйл өдий болсон бүх юм мэдээлэлээр сонссон. Тийм болохоор энд гэл яарч ирлээ гэсэн чи араас нь энэ манай мантхаг хуурай ах гэдэг байгаа. Энийг хідүүлээ цааштай зөөр ингээд жавхаа гэдэг удаа чи энэ бас цааштай нэлээд гарах дүр шүү заяа. Ёо гэл манай мантхаар мэдлээ. Гэсэн чи манай хуурай ахын шууд энэ юу хачин цус орох тулааны арга барил бай. Энэ арай цус загалмай тэр арга барил биш үстэй бас тэр хүн Умардын тэнгэрлэгийн дөрвөн агаад тэр нэг Жончоогийн хүү Жонхүүгийн тэр үеийн овгийн хэдлагыг Жончоохуу биш Жонхүүгийн хийсэн байж уурхан минь тэр үнэхээр сайн залуу байсан. Би Умардын тэнгэрлэг бүлгийн үнэхээр доод түвшинд дайчин байсан болохоор тэр намайг санахгүй байх. Гэтэ би түүнийг санаж байна гэж тэгсэн чинь манай манд хоошоо бол гэж шууд ахтайгаа тулалддаг байгаа. Ахын тэгсэн чинь би ер нь аавынхаас үүдэр доор дарагдах ер нь дурггүй байсан. Тийм болохоор ингээд энэ техникийг ер нь сурсан. Энэ техник намайг үхэлдээ ойртох тусам шинэ арга, шинэ ингээд илүү дээд түвшинд хүрэхийг хүссэн. Инээдтэй биш гэж юу? Чиний ачаар тулааны урлаг ашиглах болон бас нэг аргыг олж нээлээ. Аргагүй л хамгийн хүчрэгтэйсэн хамгийн шилдэг багш юм да гэж манай ой шууд би нөгөө дайраал эхэлсэн чинь дундуур нь Чангаанзны модны цэцгсийн 32 дахь дэлбэ гэж дайраал ороод ирдэг. Манай хоёр үнэхээр гайхаад юу лээ гэж манай манд бодсон чинь Хуавлын чин соо настан гарч ирдэг байгаа. Тэгэл асуур шивээс түмэнс их хараад чи хоёр дахь чөтгөрийн удирдагч юу? Тийм ээ. Мартах шахлаа бид Хуавлын шургуулсан тагнуул тэр үнэхээр тэнэг байдлаар баригдаад амиа оролцсон байхаа. Гэсэн чи манай мяхуу гэлжууд ингээд шавьяан бодол тэр миний нандин шав байсан. Та нараас болоод тэр өгсөн гэл. Гэсэн чи нөгөөт нь би түүнийг ингээд 5 жил бэлдэж байж тагнуулаар явуулсан. Эхнийхэн сэтгэл зүрх илүү юм хэмтэрсэн бол доо 10 гаруй жил заасан шавь ч нү эсвэл 12 15 6 жил хамт байсан надынх уу гэл тэгсэн чи муунааш бити тийм зүйлээр асуултанд хариул та нар яах гээд байгаа юм гэл тэгсэн чи би хоёр толгой чөтгөрийг мэддэг ярьсан хүмүүст зөвхөн өглөөл гэсэн хариулт би тэгсэн чи мэдмээр байна уу гэл тэгсэн нөгөөт нь шууд хүчтэй дайралт хийгээл Хуавлын чин соджийн би бүлгмийн дунд үүмэн дэгдүүлсэн байгаа хоёр толгой чөтгөрийг үнцээр нь суглах болно гэж шууд дайраал манай мантхаг яв найзуудаа тусал гэл тэгсэн чи манай мантхаг та яах болж байна гэсэн чи миний шавнар одоо ирэх болно. Тийм болохоор чи хурдан яв гэл. Тэгэл шууд үзээд л манай 9 тэнгэр болон манай хэд рүү шилждэг байгаа. Манай ардталт нь эрдэмтэй юу юм бол юу дутаад байгаа юм бол мөр зүг үү үгүй төгс байна. Зүүн хой зүг үү үгүй эсвэл шунхаагийн эсэлсэн шиг миний бие хүч чадал тулааны туршлага тутамгүй байгаа юм уу? Энэ бол миний өмнөх хэдэн жилийн туршлага бодж удаан бэлдсэн барил гэхдээ энэ бол илүү хүчтэй, илүү төгс байх ёстой байсан. Би их зүйл хүлээгээгүй. Шимхэг нэг 10 минут л барих болно. Өдрөө ахад жаахан тэсэрэй гэл. Гэсэн ч нөгөөт нь дондон бүлгэн болон өвөө бүлгэн үүний дараа маш том хариуцлага хүлээх болно гэл. Гэсэн ч манай гурав шууд нийлээл дайрдаг сүхөө дондон муу бүлгэнийхэн. Гэл тэр бацаанс болж ингэж байгаа юм биш үү? Чи ч өрөвдөлтэй юм да гэл нөгөө юу тэгэл. Тэгэл манай сүхөө шууд араас нь гарч ирэл зайрсан чинь чи зөвхөн араас л дайрж мэддэг юм уу гэл. Хамгаалтаар хаасан чинь 3 дугаар түвшний номын үеийн илт техник, доод түвшний дайчин техникээр надад хүрч чадна гэж бодоо юу гэсэн манай сүхээ. Би бүгдийг нь хамгаалах түүнд тэнгэрлэгийн нүдлээс аюулгүй гарах болно. Энэ бол манай эзний тушаал гэж шууд хамгаалт дундуур нь хуваагаад дайрдаг. Тэгээ нөгөө төссөн мага тэнгэрийн болтон хот шууд энэ залуу миний хамгаалтыг байршлыг өвччихлээ гэж юу гайхаад
Энэ номын сүүлийн илт биш байна. Тэгээрэлт хүсэн номын үүслийн илт техник байна. Яг шууд ойлгохтой. Тэнгүүтээ муу тодорхой нууд гэж хүчтэй дайралт хэлгээд нүүдүүлээс нь манай таахаал. Муу шавжнууд нэмэргүй тэнцлээ гэсэн чи шууд цусаар хангалгаал. Хоруу замыг хаасан да гэсэн чи танг настай түмэн хорныг гаргатлаа. Хорон эцэст нь нөлөөлж байна. Тэр хорыг хит дутуу үнэлсэн бололтой. Дотоод энерги ашиглах тусам янтын улам хатуу болно. Тэгээд түүний дотоод энерги маш хурдан дуусна. Тэгэл тэгсэндээ ард талд нь манай эрдэмтэн ойлголоо. Ийм байж таарлаа. Одоо л харж байна. Чи үхсэн. Шим ухаа гэд манай. Эсвэн тэнгэрийн хэлээл. Тэгсэн чинь нөгөөт нь үнэхээр хортой юм. Дотоод энерги ашиглах тусам янтын чангарч байна. Одоо би чулуунаас ч хатуу болчихлоо. Би үнэхээр янтинаа ашиглах хэрэгтэй гэж юу? Миний дотоод энергид янтинаар гүйлэхгүй бай. Яах вэ? Утаснууд минь янтиныг орлож чадна. Юунд түрүүн дээд дунд доод янтин гэж байгаа. Тиймээс дунд янтин түгжээ гэл. Тэгж бодож явах хооронд нь шууд манай Хуажийн эрдэмтэн бол танг настай зэрэгцээ дайралт хийгээл. Шууд ингээд дайралт хийгээл амар яасан ч нөгөөтөө орон зайн хажууд өдөртөх байрлалуу. Их сайн байсан ч хүчтэй байсан ч намайг хорж чадахгүй новшнуу даа гэсэн чинь танг настай. Чи дотоод энерги ашиглах тусам хор чамайг улам их идэх болно. Орны талаар чамаас илүү мэдлэгтэй дэлхийн номер 1 нь би шүү гэл. Тэгсэн дээр юм бодвол эсэн тэнгэрийн ер нь бол хориод аргалж чаддаг байгаа. Тэгээ манай зүгтаж чаддаг байгаа. Эсэн тэнгэрийн шавжнаас дор амтад намайг доромжлохыг оролдож зүрхлэн гинэ. Намайг өрхнөө байралд хорих гэж зүрхлэн гинэ. Та нар миний цусыг ахиа буцалгаж чадлаа. 10,000 хорны танкын гэр бүлийн удирдагч бас бос хорнууд би та нарыг санандаа аваад авчихъя. Дараа ахиад уулзнаа гэснээр манай зүгтаж гарч чадсан байдаг байгаа. Манай Хуажийн өмнө нь охин нь одоо өвөө надаас үнэхээр та нар ингээд те сайхан туршлага болж байна да. Амар гэр хичээл зааж өгч байна да. Дараагийн удаа би илүү ч дээр болоод эргэж ирэх болно. Харж байгаарай гэснээр энэ гэж хавдар дуустдаг байгаа. За тэгээд үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд сабан дараа лайкан дараад үзээрэй. Найзуудаа шеэрлээд.